улсуудын хамтарсан уул уурхай баяжуулах эрдэнэ төлөвлөрийг байгуулах хоёр улсын засгийн газрын хэлэлцээр байгуулагдаж 1978 онд эрдэнэ төлөвлөр байгуулагдсан тийм ээ. За үүний дараа эрдэнэ төлөвлөр бол одоо хамгийн сүүлийн байдлаар 62 жилийн нөөцтэй одоо ийм том стратегийн орд юм аа гэдэг ийм одоо техник эдийн засгийн үндэслэл гарсан. Нэг үгээр хэлбэл эрдэнэт бол одоо муу сайлын үнэ гэж зарим нэг улс төрчдийн томьёолсон ийм ашиггүй үйлдвэрүүл биш юм аа гэдэг нь бол энэ техник эдийн засгийн үндэслэлээс харагдаж байгаа. За 2016 оны 9-р сарын 9-ний өдөр засгийн газрын хаалттай энэхүү 32 дугаар тэмдэглэлээр аж үйлдвэрийн сайд Эрдэнэт тухайн үеийн танилцуулга хийж Монгол улсын засгийн газар хөрөнгө оруулалтын боломжгүй учраас давуу эрхээсээ татгалзаж Монголын зэс корпорацид худалдах тухай танилцуулга хийсэн байна. За энэ дээр худалдаа хөгжлийн банк, орхон захирал, Mongolian Copper буюу Монголын зэс корпорац, Эрдэнэ бэлэг захирал, өмчлөлийн хувьд худалдаа хөгжлийн банк одоо үүнд орж байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Орхон захирал. Энэ хуралд Орхон, Мөнхбаатар гүйцэтгэх захирал пүрэв түвшин нар оролцсон. За энийг бол тодорхойгүй шалтгаанаар ингээд нууцд байлгаад байсан байгаа. За энийг нууцын тэмдэг дарагдсны дараа би та бүхэнд их хуваар нөхчнө. За энэ яагаад ач холбогдолтой гэж бидний хувьд үтсэн бэ гэхээр Улсын их хурлын одоо 23 дугаар тогтоолоор тийм ээ засгийн газрын 330 дугаар тогтоолыг хүчингүй болсон тооцоод за ингээд Монгол банк, хөгжлийн банк сангийн яамнаас авсан их усүрийг нягтлаад төрийн өмчт одоо шилжүүлэн авах юм хилцэл хийхийг үүрэг болгосон. За ингээд засгийн газрын 7 дугаар тогтоолоор эрдэнэ төлөвлөрийг 49% энгийн хувьцааг суудхан тооцож төрийн өмчт одоо шилжүүлэх 23 дугаар тогтоолыг гаргах юм 7 дугаар тогтоол гарсан. За энэ тогтоолууд ялангуяа их хурлын тогтоол бол үндсэн хуулийн цэцээр үндсэн хуулийн одоо зөрчилгүй гэдэг нь тогтоогдсон байж байгаа. За гэтэл Монгол зэс корпорац одоо гихэмчлэлтэй шүүхийн маргаан гараад захиргааны иргэн шүүхтэр засгийн газар ялагдсан байгаа тийм ээ. 3 шатнд. За яагаад ялагдсан бэ гэхээр худалдаа хөгжлийн банк, Монгол зэс корпорац хоёр бол хоорондоо хамаарал бүхий этгээд биш юм а гэдэг ийм одоо үндслэлээр тэр нь одоо 7 үндслэлийн нэг нь байна. Тэгэхээр өнөөдрийн энэхүү одоо нууцаас ил гарсан материалаар худалдаа хөгжлийн банк, Mongolian Copper Corporation буюу Монгол зэс корпорац бол хоорондоо одоо санхүүгийн хувьд болон удирдлагын хувьд хамааралтай гэдгийг тухайн үеийн хурал дээр орхон захирал одоо өөрөө биечлэн хэлжсэн одоо ийм нууцын тэмдэглэлүүд байгаа маа. Энэ ч маш олон зүйл харагдана. За өмнөх бас протоколыг бол бас ингэж ил болгож байгаа. За ер нь бол өөр нэг сонирхол татж байгаа зүйл санхүүжилтийн схем байна. Санхүүжилтийн схем хэрвээ та бүхэн санаж байгаа бол 2016 оны 4 сарын 16-ны өдөр 5 сая доллар Орос тэх рүү шилжиж байгаа Монгол зэс корпорацаас 2016 оны 6 сарын 17-ны өдөр 182 сая доллар шилжиж байгаа. За ингээд 2016 оны 6 сарын 30-ны өдөр 213 сая 250 мянган доллар шилжээд нийт 400 сая 727 мянган доллараар одоо эрдэнэ төлөвлөрийн 49%-ийг худалдаж авсан гэж үзэж болох юм санхүүгийн баримтууд ил болсон байна. За энэ санхүүгийн баримтуудыг дээр үндэслээд яаж энэ мөнгө болсон бэ гэхээр сангийн яамнаас вексел бичиж авсан байна худалдаа хөгжлийн банк. За Монгол банкнд бас өрийн бичиг хийж авсан, хөгжлийн банкнаас зээл авсан. За худалдаа хөгжлийн банк өөрөө United Energy, Kinetic, Riverstone гэдэг ийм 3 компанид өөрөө зээл өгөөд тэгээд тус бүрийг нь одоо Монголын зэс корпорац руу одоо үндсэндээ 1 сарын хугацаанд бүгдийг нь шилжүүлж одоо энэхүү асуудлууд шийдэгдсэн байна гэж үзэх юм үндэслэлтэй. За худалдаа хөгжлийн банкнд энэ зээлүүд 3 компанид гарсны дараа Монгол банкнаас 160 тэрбум төгрөгийг одоо 20 хоногийн дараа шилжүүлэх замаар ингэж хийгдсэн. Тэгэхээр одоо та бүхэн ойлгож байгаа хилцэл хийх замаар өмчлөлийн маргааныг тодорхойлохын тулд яах вэ гэхээр яг хэдэн төгрөг төрөөс орцсон юм бэ? Яг хэдэн төгрөг худалдаа хөгжлийн банкны өөрийн өмч байсан юм бэ гэдгийг тодорхойлох гэхлээр цагдаагаас одоо
мөнгө угаасан байж магадгүй гэдэг үндслээр эрүүгийн хэрэг одоо үүсгэх тухай эрүүгийн хуулийн 22-ийн 1 заасан одоо албан тушаалтнаа уруулан ашигласан тийм ээ. За болон бусад асуудлуудыг үүсгэх гэхлээр нийслэлийн прокурор дээр түтгэлзүүлсэн байна. За засгийн газрын 50 дугаар тэмдэглэлээр уг асуудлыг хууль хяналтын байгууллага шилжүүлэх асуудлыг хууль зүйн дотоод хэргийн сайдад даалгаж авилгалтай тэмцэх газар болон цагдаагийн ерхий газрын санхүүгийн их усрыг шалгахыг хүссэн ч нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгээс татгалзаж шийдвэрлсэн байна. Ийм байдалд өнөөдөр явж байгаа юм байна. Одоо та бүхэн яг нэг процессын хувьд ингэж явхад. Тэгэхээр өнөөдөр энийг бид нар үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болж байгаа. Одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал 20 минутын дараа эхлэх гэж байна. Энэхүү санхүүгийн их усүртэй холбоотой засгийн газар дээр байгаа болон зарим нэг материалуудыг бидний хувьд бол үндэсний аюулгүй байдалд бол одоо танилцуулах зүйтэй гэж үзэж байгаа. За хэрвээ энэ систем үнэн бол энэ бол эрүүгийн хариуцлага. Нэг үрлэл төрийн мөнгөөр тийм ээ одоо төрийн өмчийг худалдаж авч ийна гэдэг ийм мөнгө угаалтын гэмт хэрэг энчээ байж болно гэж засгийн газрын зүгээс хардж байна гэсэн. Энийг шалгах үүрэг нь хууль хяналтын байгууллагуудад байгаа. За ялангуяа 2 шүүгч байгаа тийм ээ захиргааны иргэн шүүгтэр байгаа. Нэг нь Хөдөлთა хөгжлийн банкнд ажиллаж исэн шүүгч байгаа. За энийг бол бид нар авилгалын хэрэг гэж үзэх бас бүрэн үндсэлтэй. Яагаад гэвэл тэр шүүгчийг жишээлбэл заавал Хөдөлთა хөгжлийн банктай холбоотой Монгол зэстэй холбоотой ийм асуудалд оруулдаг юм бэ. Тэгэхээр тэрэн дээр бидний хувьд бол одоо авилгалтай тэмцэх газарт бас шилжүүлж ашиг сонирхлын зөрчил байгаа хэсгийг тодруулах ийм зайлшгүй шаардлага байна гэж бол үзэж байгаа. За нөгөө талаараа улсын их хурлын 23 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа гэж үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гарсан учраас ерөнхийдөө одоо энэ дээр яг ямар шүү хэмжээнд одоо Монгол улсын төр засаг ажиллах ёстой юм бэ? Ер нь бол тодорхой болох ёстой гэж бодож байгаа. Яг л энэ хэрэг шийдэлгүй нэлээд удаан явлаа. Бүх материалуудыг бидний хувьд бол татаж утсан системчлсэн ийм ойлголтыг олон нийтэд одоо өгөх нь зүйтэй гэж бодож байгаа. Нөгөө талаараа төр засгийн одоо байнгын ороодын дарга нар болон тийм ээ одоо улсын их хурлын одоо энэ асуудалтай холбоотой ажлын хэсгийн гишүүд, засгийн газрын гишүүд, за төрийн 3 өндөрлөг, хууль хяналтын байгууллагууд нэгцэн ойлголттой байх хэрэгтэй гэж бодож байгаа. За тийм учраас өнөөдөр одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оруулах гэдэг нь улсын их хурлын түвшинд, ерөнхийлөгчийн түвшинд тийм ээ засгийн газрын болон ерөнхий сайдын түвшинд энэ байдал дээр нэг ойлголттой болохгүй л одоо сэтгүүлчд нэг өөр байр суурьтай байдаг, гишүүд нэг өөр байр суурьтай байдаг. Энэ нь өөрөө нийгэмд хардлага төрүүлээд байдаг ийм асуудал байна. За мэдээж Эрдэнэ төлбөрийн 49%-ыг Монголд авчирсан нь бол энэ бол буруу биш. Гэхдээ энэ тэмдэглэл дээр бол тухайн үеийн засгийн газар санхүүгийн их үүсвэр байхгүй байна гэж үзэж давуу эрхээсээ татгалцсан байна. Энэ дээр авилгалын шинж чанар байна уугүй юу гэдэг асуудал байгаа. Гэтэл тухайн үеийн Эрдэнэтэд байсан одоо дансанд байсан санхүүгийн хэмжээ энэ дүнгийн бараг 3.1-т хүрэхүйц хэмжээнд байсан байгаа. За нөгөө талаараа стандарт банктай холбоотой асуудал дээр албаар ялагдах ийм нөхцөл байдал үүссэн байж магадгүй гэж болцсошгүй материалууд энэчнээс гарч ирж байгаа. Яг л одоо холбогдох удирдлагууд нь материалаа арбитрийн шүүгтэр гаргаж өгдөг юм байна. За энэ тохиолдолд зориудаар одоо жишээлбэл энэ санхүүгийн схемд оролцсон хүмүүстэй холбоотой байж магадгүй маа гэдэг ийм нөхцөл байдлууд бас үүсэж байгаа. За хууль хяналтын байгууллагууд эцэлэн тогтоох ч гэсэн жишээлбэл Хөдөлთა хөгжлийн банкнд United Energy гэдэг энэ компани бол дүлгөөн буюу одоо энэ хүний эзэмшлийн компани гэдэг нь бүртгэлээр нотлогдож байгаа. За Kinetic гэдэг нь болохоор Ганбатын Хүрлбаатар гэж хүний компани нотлогдож байгаа. За Пүрэв төвшин ингээд буцаад эдгээр юу руу орцсон байгаа. Одоо ингээд Монгол Зэс корпорац руу. За хөгжлийн банкнаас гарсан зээлэн дээр шалгалтын явцад бас дөнгүүд илэрнэ. Энэчнээс одоо 71.3 сая доллар, 51.3 сая доллар хөтлийн цемент болон QLC гэдэг компани руу орсон бас баримтаар нотлогдож байгаа. За QLC-гээс гарсан энэ Монгол банкны өрийн бичгээс авсан 2 удаа 100 тэрбум төгрөг авч байгаа. 11 оны 28-нд мөн 4 сарын 6-ны өдөр. За ингээд буцаад Hedwig Trading гэдэг компани руу гарч байгаа. Энэ нь болохоор дахиад Хүрлбаатарын компани. Peak Development гэдэг компани гарч ирж байгаа. Энэ нь Эрдэнийн Батхүү гэдэг хүн одоо холбоотой болох нь нотлогдож байгаа. Ингээд Пүрэв төвшингийн компани. Тэгээд сангийн амнаас Excel бичиж байгаа. Дахиад QS гэдэг компани руу гарч байгаа юм. За ингээд Эрдэнэ төлбөртэй холбоотой асуудал болж байгаа. Нөгөө талаараа
Монгол банкны ерөнхийлөгч эрх мэдлээ одоо хэтрүүлэн ашигласан гэдэг зүйл бас тогтоогдох магадaltaй байгаа. Энэ нь яагаад гэвэл хизээч Монгол банк аж ахуйн нэгж рүү шууд зээл өгч болдгоо. Тийм учраас QSE гэдэг энэ компани энэ ч болохоор дархны төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой юм асуудал шүү дээ, тий. Яахлаараа одоо өрийн бичиг одоо бичиж 2014 оны 11 сарын 28, 16 оны 4 сарын 6-нд 200 тэрбум төгрөгийг өгвөө гэдгийг зайлшгүй шалгах ёстой болж байгаа. Манай Монгол улсад ингэ яваад байгаа болохоос биш энэ одоо нөгөө миний жишээ авах дуртай Япон, Солонгос тэднэр байвал энэ 2 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар адаглаад нэг хүнээс нь байцаалт авах хэмжээнд одоо хууль нэлтийн байгууллагууд ажиллах ийм үүрэгтэй байна. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч хүнээс нь байцаалт авч чадаагүй ийм төвшөнд одоо ингээд явж байна. Тэгэхээр энийг бол одоо төвчээртэй ингээд хараад явах цаг хугацаа засгийн газарт үлдсэнгүү. Тийм учраас цаашдаа энэ дээр бидний хувьд одоо олон нийтэд нээлттэй энэ мэдээллүүдийг гаргах болно. За мөн одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсны дараа шаардлагатай байгаа одоо нууцын материалуудыг сэтгүүлчдэд их хуваар нь одоо өхөн үл зүйтэй энэ бол олон нийтэд одоо гарах цаг нь олжээ гэж бодож байгаа. Энэ мэдээллүүд гарсны дараа хин гэдэг албан тушаалтан одоо энэ Эрдэнэтийн 49-тэй холбоотой асуудал дээр эсвэлдэл хийв. Ямар одоо хүмүүс энэ дээр авилгал хийл ахвал авч болзошгүй нөхцөл байдал үүсгэв. Яагаад захиргааны хэргийн 3 шатны шүүхтэр одоо үндслүүд нь хоорондоо өөр байдалтайгаар зөвхөн нэг компани талд үйлчлэв. Ер нь Монгол улсын төр засаг өнөөдөр ямар төвшөнд байна? Төрийн дээр төр байна уу? Эсвэл төрийн албаа хаагч төрдөө үйлчилж гэнэ үү гэдэг олон асуудлын зангилаа та бүхэнд харагдах байхаа гэж бодож байна. Энийг би та бүхэнд ойлгомжтой болохын тулд презентац хэлбэрээр хэвлэлийнхэнтэй тусдаа уулзаж за маргааш юм уу нөгөөдөр ч юм уу аюулгүй байдлын хуралдаанаас зөвлөмж гарсны дараа танилцуулах болно гэж бодож баярлалаа. Энэ амралтын өдрүүдээр засгийн газрын гишүүд эдгээр үйлдвэрийн удирдлагуудтай төрийн ордонд уулзалт хийсэн гэсэн мэдээлэл байна л да. Та энэ уулзалтын талаар мэдээлэл юу яг ийм уулзалт болсон юм, ямар шийдвэр гаргасан юм, ямар очтой уулзсан юм? Гэхдээ ер нь засгийн газар бол улсын хурлын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй юм байгууллагатай. Тэгэхээр шаардлагатай одоо бүх арга хэмжээг авч шаардлагатай бүх уулзалтуудыг хийх нь зүйтэй. Олон нийтээс нууж болохгүй. Тийм учраас одоо яг ийм 11 хавц материал байна. Тэгэхээр энийг одоо та бүхэнд яаж системтэй ойлгуулах юм бэ гэдэг нь засгийн газрын хэрэглэх газрын үүрэг байх гэж бодож байгаа. Тийм учраас хэвлэлийн тийм одоо хаалттай байдлаар мэдээлэл өгдөг юм өрөө тогтчуулъя гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхэнд одоо жишээлбэл яг ийм юутай холбоотой нууц байгаа материалаас өөр юм материалууд байх юм бол системтэй ийм ойлголтыг өгч олон нийтийн хувьд тийм үгүй гэдэг байдлаар зэгцэлж явахгүй бол хардлага төрүүлсэн юм асар их юм олон ойлголт цаасгүйгээр ингэ яваад байдаг. Энийг л одоо зэгцлэхэн зүйтэй юм аа гэж бодож байгаа. Уулзалт болсон. Ямар асуудал? За баярлалаа. Ямар асуудал ярьсан юм бэ? Мэдээлэл явна гэж хэлээд шүү дээ. За тэгэхээр хэрэг эрхлэх газрын дарга Монгол Улсын сайд оюун эрдэнэ сая мэдээлэл хийлээ. Тэгэхээр эрдэнэ төлөвлөртэй холбоотой хайрцагтай материалыг яг сая үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү оруулж өглөө. Тэгэхээр учир нь юу вэ гэхээр 49%-ийг худалдаж авсан мөнгө нь өөрөө төрийн мөнгө байсан. Тодруулах юм бол Монгол банкнаас гарсан гэдэг ийм асуудлыг ярьж байна. Дээр нь Эрдэнэтийн 49% бол Оросын холбооны улсын өмч байсан. Энэ өмчийг Оросын холбооны улсын талаас Монголын талд санал болгосон. Тухайн үед Монгол улсын засгийн газар манайх мөнгө байхгүй гэж хэлсэн. Тухайн үед бол мөнгө байхгүй байгаагүй. Өөрөөр хэлэх юм бол тухайн мөнгө нь бол Эрдэнэ төлөвлөрийн 3-1-тэй тэмцэх хэмжээний ийм мөнгө дансанд нь байсан. Өөрөөр хэлэх юм бол Монгол Улсын засгийн газар Эрдэнэ төлөвлөрийг 100% авах ийм боломж болцоо байсан гэдэг ийм мэдээллийг сая оюун эрдэнэ сайд хийлээ. Зариг юм та бүхэндээ мэдээллийг шууд амжилт үзүүлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.